Сайн байцгаана уу? Бүгдөө энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн бичлэгээр бүгдөө юу ярилцах вэ гэхээр Германд совилогч мэрэгчлэр ямар салбарт яаж ажиллаж болох талаар та нартай нэг юм багахан өөрийнхөө туршлагаас мэдээлэл өгье гэж бодож байна. Тэгээд над руу инстаграмаар хүмүүс ингэ бичдэг байхгүй юу? Ингээд би одоо Германд ингээ совилогчоор Ausbildung хийх сурахаар очихоор ч юм уу ингээд ажиллахаар очихоор яг ямар газар ажиллах юм болоо хөгшөөний асрамжийн газар юм уу эсвэл эмнэлэг юм уу гэд тэрэн дээр юм жоохон төөрөгдөлтөй байгаад байдаг юм шиг байна гэж бодсон. Тийм болохоор энэ талаар одоо өөрийнхөө одоо хүртэл мэдэж авсан туршлага мэдлэгээ та нартайгаа хуваалцъя. За би болохоор одоо Ausbildung хийгээд дуусгах гэж байгаа 8 сард Pflegefachfrau буюу одоо совилогч гэдэг ийм нэгдсэн ийм нэршилтэй болчихсон байгаа. Ийм мэргэжлэр Ausbildung хийгээд одоо 8 сар төгсөх гэж байгаа. Энэ хугацаанд ямар одоо газруудад ямар юу харсандаа та нарт бас хэлье гэж бодож байна. Ерөнхийдөө болохоор 3 чиглэл гэж явдаг. 1 2 3 4 чиглэл гэж байгаа заяа. Нэгдүгээрт нь болохоор Langzeitpflege. Энэ нь болохоор одоо хөгшин хүмүүсийн асрамжийн газар Altenheim гэж явна заяа. Тэнгүүдээ ambulante Pflege гэж байгаа. Энэ болохоор хүмүүсийн гэрээр нь машинтаа явж очиод одоо үйлчлэгээ үзүүлдэг ийм газар байгаа. Нөгөөх нь болохоор Krankenhaus буюу одоо яг жинхэнэ эмнэлэгт ажиллаад тэр нь бас тусдаа ийм салбаруудтай тэрний талаар би удахгүй дэлгэрэнгүй ярина. Тэгээд нөгөөх нь болохоор психиатри гэж байгаа. Сэтгцийн эрүүл мэндийн эмнэлэг гэдэг. Ер нь ийм 4 одоо ерөнхий ийм том салбар байгаа гэсэн үг. Энэ нь одоо ингээд доошоо хуваагдаад явна гэсэн үг. За эхлээд бүгдөө Langzeitpflege-ний талаар ярив. Langzeitpflege гэж одоо урт хугацааны ясаргаа арчилгаа гэсэн үг байхгүй юу? Энд болохоор ерөнхийдөө дандаа хөгшин хүмүүс байна. Altenheim гэж та нар бол сонсч байсан байх те, хөгшин асрамжийн газар ч юм уу те. Ийм юугаар газарт бол Ausbildung хийж болно, эсвэл юу яаж болно. Совилогчоор шууд ажиллаж болно гэсэн үг. Энд болохоор одоо яг хамгийн гол хийх ажил нь юу гэхээр тэр хүмүүс чинь одоо нас барах хүртлээр тэр Altenheimд чинь ингээд амьдрна гэсэн үг болохоор тэр хүмүүсийн өдөр тутмынхын одоо амьдралд ингээд туслах те, өглөө босоод тэр хүмүүс чинь өөрсдөө угааж чадахгүй бол угааж чадах яах ийхтэй тэр арчилгаанд нь туслана. Тэгээд хоол унд нь өгөхөд нь туслана. Тэгээд им уух хэвээр бол имийн үгэн, тэгээд ямар нэгэн яаралтай хэрэгтэй эмчийн цаг маг авах хэрэгтэй бол тэрийг нь авна ч юм уу те. Тиймэрхүү ажлууд ер нь бол хийгддэг. Тэгээд ер нь бол хөгшин хүмүүстэй дийлэгтэй ажиллана гэсэн үг байгаа. За тэгээд тэр хөгшин хүмүүсийн ясрамжийн газар дотор ч бас ийм Kurzzeitpflege гэж байгаа. Тэр нь болохоор одоо яг зөвхөн тийм бага хугацаанд хөгшин хүмүүс тийм бага хугацаагаар ирээд тэнд одоо нэг юм бишэфтиг нь болоод те өдөрт одоо нэг жоохон юм хийгээд хөгшин хүмүүс чинь ингээд ерөөдөө гэртээ байхаар амар ганцаардмал байна. Тийм болохоор тэр цагийг ингээд үр дүнтэй өнгөрүүлэх ингээд хүмүүстэй харилцаа холбоо тогтооход туслах энэ төр гэдэг бас тийм Kurzzeitpflege-д ажиллаж болдог байгаа. За тэгэнгүүтээ Tagespflege гэдээ бас байгаа заяа. Энд болохоор бас ерөнхийдөө хөгшин хүмүүс өдрөөр очиж те за нэг өглөө 8-аас оройн өдрийн 13 цаг хүртэл ч юм уу те өдрөөр очиж юу яадаг бас ингээд хүмүүстэй ингээд харилцаад тэн дээр одоо хийх бишэфтиг нь болгохтой ямар нэг юм хийж болох юу байна тэрийг хийгээд тэр хүмүүсийн одоо сэтгэл санаанд нь сайнаар нөлөөлөх тийм юм юу байх вэ те ганцаараа гэртээ байж яснаас дээр шүү дээ тийм юм хийхэд нь ингээд туслаад хажууд нь ингээд begleiten болоод дагалдаад те тэгээ байж идэг тийм бас ажил хийж болдог байгаа. За тэгээд ийм одоо хөгшин хүний асрамжийн газарт ажилладаг хүмүүсийг болохоор Altenpflege гэж нэрлэдэг. Гэхдээ одоо ерөөсөө тийм Altenpflege, Krankenschwester, Psychiatrische Pflege энэ гэж ялгахаа болчихсон байхгүй юу? Бүх хүмүүс 3 жилийн хугацаанд яг ийм нэгдсэн Ausbildung хийгээд тэгээд төгснөхийн дараа аль салбарт ерөнхийдөө ажиллаж болдог. Гэхдээ чи Altenheim буюу хөгшин хүний асрамжийн газар одоо Ausbildung хийсэн бол ер нь тийм хөгшин хүмүүстэй холбоотой юун дээр ингээд гүнзгийрч сурна гэсэн үг. Би болохоор психиатри дээр сэтгцийн эрүүл мэндийн эмнэлэгт дадлах гэдэг болохоор манай сургууль тэр сэтгцийн өвчин талаар ерөөдөө ингэж гүнзгийрч явдаг гэсэн үг байхгүй юу? За тийм байна. Эхний Langzeitpflege буюу Altenheim бол ийм байна. За хоёр дахь нь болохоор ambulante Pflege гэж байгаа. Энэ болохоор одоо юм хөдөлгөөнд асаргаа гэх юм уу? Чи ингээд машинтай яваад тэгээд нийтдээ нэг за нэг 15-аас 20 өвчтөн ч юм уу те. За хамгийн багадаа нэг 12 13 өвчтөн ч юм уу өдөрт ингээд юу андаа арчлан гэсэн үг. Тэг ингээд гэрээр нь очиод явна. Чи ингээд нэг юм план авчин тэнгуүтээ за өглөөний 6 цаг чи тэр газарт очиж тийм юм хийх хэвээр.
За тэгээд тэрийгээ дуусгасныгаа дараа 630 минут тэг ингээд тиймэрхүү ажлууд хийдэг. За тэрэнд хийгдэг хамгийн гол ажлууд нь болохоор ер нь бол композицион штромпе гэдэг. Нөгөө хөгшин хүмүүс чинь ерөнхийдөө бас өвчтнүүд нь бүгдөө ихэнх нь хөгшин хүмүүс гэсэн үг. Хөгшин хүмүүс чинь нөгөө хөдөлгөөн хийхгүй тэгээд ус уухгүй тэгээд угаасаа хөгшин болцсон болохоор нөгөө судаснууд нь ингээд жоохон ингээд гимтчихсэн байгаа шүү дээ. Ингээд ийм эртлүүдээс үүдээд тромбоза гэдэг зүйл ингээд хөлөнд нь үүсэх боломжтой байхгүй юу? Тэгээд тэр тромбоза хэрвээ ингээд эмчлэгдэхгүй удаан яваад ах юм бол ингээд явсаар хагаад уушгүй руу ороод тэгээд амьсгал хаагдах ч юм уу тийм аюул үүсэх боломжтой байхгүй юу? Тэрний эсрэг одоо тийм ажиллагаа авахын тулд антитромбоза штромпе гэдэг байхгүй өмсдөг нэг юм дэрко шиг юм байдаг. Тэр нэгээд амар зузаан заяа. Өглөөдөө ер нь бол тэрийг өмсгдөг. Хамгийн гол ер нь бол хийдэг ажил нь баг тэр байдаг заяа. Тэгээд зарим өвчтөнд болохоор эмийг нь одоо ингээд өглөөнийх нь эмийг, өдрийнх нь эмийг, оройнийх нь эмийг ингээд нэг юм плеста байдаг байхгүй юу? Тэрэнд нь ингээд хийж өгөх тийм ажил хийн. Тэгээд зарим өвчтөн дээр болохоор сахарыг нь хэмжээд тэгээд сахарыг нь тарьж өгнө. Тэгээд зарим өвчтөн дээр одоо юм шарах сорвтой хүмүүсийнхэн бол тэрийг ингээд цэвэрлэж боож шинээр боож өгнө гэдэг ч юм уу. За тэгээд ихэнхдээ бас хүмүүсийг ер нь бол усанд оруулна. Хөгшин хүмүүс чинь халтарч унаад гэмтэх амар боломжтой. Өндөр магадлалтай болохоор тэр нөгөө юунд нь усанд ороход нь туслана. Тэгээд тийм ажлуудыг ер нь бол хийдэг. Бага хамгийн гол ажлууд нь ер нь бол тийм л байдаг дөө. Нэг айхтар өөр юм хийгээд байсан юм бол би санахгүй байна. Тийм энийг болохоор ингээд амбуланта дисплег гэж хэлдэг. За дараагийнх нь болохоор 3 дахь нь болохоор Krankenhaus буюу акute Pflege гэж байгаа одоо юм яаралтай тусламж гэсэн үг заяа. Тэнд болохоор ямар хүмүүс байх вэ гэхээр одоо тэг яг хаалгаанд орсон хүмүүс, яг яаралтай тийм тусламж үйлчилгээ авах хэрэгтэй байгаа тиймэрхүү хүмүүс гээд тиймэрхүү хүмүүс ирнэ. Тэн дээр бол янз бүрийн хүмүүс ирнэ, хүүхдээс ахуулаад хөвшин хүмүүс гээд тэгээд ингээд тасаг тасгаараа янз бүр байна. За эмнэлэгт болохоор ажиллаж болох зөндөө олон тийм боломж байгаа. Чи ингээд Krankenschwester буюу одоо яг сувлагчаараа ажиллах тийм боломж байгаа янз бүрийн тасгууд дээр. За тэр нь одоо юуны тасаг байж болох вэ гэхээр за жишээлх юм бол одоо миний байсан тасаг гэх юм бол visceral chirurgie гэдэг одоо энэ генээс ихсүүлээд энэ улаан холооноос ихсүүлээд энэ доотлын дарм гэдэг ч монголоор өгдөг лээ. Зөөлгөө ингээд хаяад ингээд би мартчихад байт юм аа. Одоо бүдүүн гэдэс мэдсэн шүү дээ. Тийм улаан холооноос ихсүүлээд энэ бүдүүн гэдэсний энэ хүртэл хагалгаануудыг хариуцаж авсан тийм тасаг байсан байхгүй юу? Одоо хагалгааны өмнөх арчилгаа болон хагалгааны дараах арчилгааг хариуцсан тийм тасаг байсан. За тэнгууд ингээд өөр тасгнууд байгаа. Хаа нөө гэж жоохон хаалс нааз нь ууг нь арт гэд. Тэр болохоор зөвхөн ийм хүзүү нүд дээж хамартай холбоотой юмнуудыг арчилна. Кардиологи гэхээр одоо зүрхний холбоотой өвчтөе хүмүүсийг яана одоо арчилж тордно ч юм уу те. Тэнгуудээ нефрологи гэхээр бөөрийн холбоотой асуудалтай хүмүүсийг арчилж байдаг тийм хүмүүс байна. За интенсив стационь гэж байгаа. Тэрэн дээр яадаг вэ гэхээр одоо дөнгөж хаалганаас гарч ирсэн хүмүүс чинь überwacht werden болох хэрэгтэй байхгүй юу? Одоо хаалганаас дөнгөж гараад эхний 1-2 цагдаа ч юм уу тийм ингээд бүх амин үзүүлэлтүүд нь зүгээр болтлоо. Одоо нэг хүнээр ингээд überwachen гэдэг нь монголоор хүлээ. Одоо ингээд харж явах хэрэгтэй байхгүй. Нэг хүн одоо тэр хүнийг ингээд ажиглаад байж байгаа байхгүй юу? За бүх үзүүлэлтүүд нь яаж ин зүгээр олж гэнэ үү яаж ин те энэ хүн яг хизээс сэрхнү мэрхнү гэдэг нь ингээд ажиглаад байж байгаа. Тэгээд бүх юм нь ер нь зүгээр байх юм бол яг энгийн тэр стационлуу тасаг руу явуулдаг байхгүй юу? За тийм тасаг гэж байна. За тэнгуүдээ note aufnahme гэж байна. Note aufnahme болохоор яг одоо чамд ингээ ямар нэг юм ингээ гівэн тохиолдлоо шүү дээ тий. Чи явж байгаад ингээд хүлээ авалчлаа ч юм уу. Тэнгуү чи ингээд яаралтай тийм note aufnahme чи яаралтай хүлээ авах тасаг юм байна. Яаралтай хүлээ авах тасаг руу очиж одоо нөгөө юу ах хэвчээ шүү дээ. Яаралтай тусламж авах хэвчээ шүү дээ. Тэр тусламжийг өгдөг тийм сувлагч гэж бас хийж болж байна. За ерөнхийдөө тийм байна. Өөр нэрлээгүү тасаг гэвэл одоо юу байгаа лээ? Зөндөө олон тасгнууд бол ер нь байгаа. Тэнгүүтээ нойрологи гэж байна. Одоо тархитай холбоотой зүйлүүдийг эмчлэх ёстой тийм тасаг гэж байна. Урологи гэж байна. Одоо юм шээсний зам тэр мөрөнтэй холбоотой өвчнийг эдгэх зорилготой тийм тасаг гэж байна. Тэнгүүтээ онкологи гэж байна. Тэр болохоор юм Krebs стационд одоо хавдрын тасаг гэсэн үг. Тийм хавдрын эмчилгээг үзүүлэх тасаг гэж байна. За иймэрхүү тасгнууд байна. Иймэрхүү тасгнуудад ер нь бол чи ингээд сонгоод ажиллаж болно заяа. Тэрэн дээр бол 3 жилийн авс бэлтгэн чи хангалттай. Тэгээд хэрвээ
хэрэгтэй гэж үзэх юм бол нэг 6 сар мар ч юм уу те 2 сар 3 сарын форт билдинг буюу одоо цаашаага ингэж сургах тийм сургалтанд суугаад тэгээд тэр тасагтай ажиллаж болно гэсэн үг. За тэнгуүдээ педиатри гэж байгаа. Энэ юу гэхээр одоо хүүхдийн тасаг гэж тустай байгаа. Хүүхдийн сувлагч нар гэж тустай байдаг байхгүй юу? Гэтэ чи энгийн сувлагч байж байгаа тэр хүүхдийн юу руу бас шилжиж болно. Бас тийм форт билдинг те өөрийгөө цааш нь ингэж үргэлжүүлж мэдлэгээс үргэлжүүлж байгаа тэр тасгаар ажиллаж болно. Гэхдээ манай Дортмундд болохоор яг ийм хүүхдийн чиглэлээр сургадаг тусдаа сургууль гэж байд юм билэ. Педиатригаар. За тийм байна. Тэнгүүдээ бас чи хаалгааны тасагт ажиллаж болно. Тэр нь болохоор ямар юугаар гэхээр OTA гэдэг Occupations Technic Assistant гэж байгаа. Одоо ийм хаалгаанд ороход ер нь бол чи бүх юунуудыг бэлдэн гэсэн үг. Багаж төхөөрөмжтэй тэр мэрийг бүгдийг ингэж ариутгах нь тэгээ бүгдийг ингэж тэр эмчид зориулж бэлдэж өгнө тэгээд нөгөө эмч хаалгаа малгай хийж явах тэрийг ингэж өгнө мөгөн ч юм уу те тиймэрхүү ажлыг хийдэг тийм хүн гэж бас байгаа. Тэрэнд зориулсан тусдаа авс бэлдэн гэж байдаг. OTA авс бэлдэн гэдэг хайх юм бол гараад ирнэ. За тэгэнгүүтээ ATA гэдэг авс бэлдэн бас хийж болно. Тэр нь болохоор юу вэ гэхээр Anesthesia Technician Assistant гэж байгаа. Одоо нөө мэдээ алдуулалтын сувлагч гэсэн үг. Нөө хаалгаанд орох гэж байгаа хүмүүсийн ямар мэдээ алдуулалтаар хийх үү тэр мэрийг бүгдийг ингээ хаалгааны өмнө бэлдээ. Тэгээд өвчтөн ороод ирэх юм бол хаалгаанд орохоор нөгөө яг шээснийхэн сүв рүү нөгөө юу хийдэг аахгүй катетер хийгээд хаалгааны туршид тэр хүн чинь ингээ мдээгүй болчихоор нөгөө шээсээ ингээ яах боломжтой штэ. Задгаарах ч юм уу те. Тэрнээс нь зориулаад нэг юм сав гуурс нөгөө юу руу нь явуулаад сав руу нь явуулаад тийм юм хийдэг аахгүй юу. Тэр мэрийг бэлдэн тэргээд ерөөхдөө тийм ажлыг хийдэг мэдээ алдуултыг хариуцсан тийм бас ажилтны тийм авс бэлдэнгөөс хийж болно. Тэрэнд болохоор бас 3 жилийн тусдаа авс бэлдэнг хийдэг байх гэж санагдаж байна. За. Тэгээд дээрэс нь санитета гэж ажил байгаа. Энэ насаар болохоор 2 тусдаа юм байгаа. Нэг нь болохоор Rettung санитета, нөгөөх нь болохоор Notfall санитета гэж 2 байдаг юм шиг байна гэж бодсон. Нэг нь болохоор Rettung санитета гэхээр одоо аврах одоо яаралтай тусламжийн хүн гэх юм уу нөгөө машинтай түргэн тусламжийн машин биш дээ нөгөө залангуу за юм болохоо ажиллаг ингээ тэр машин дотор байж идэг совлогч гэсэн үг. Тэрийг болохоор Rettung санитета гэдэг юм биш байгаа. Энэ хоёрыг нэг ч яж магадгүй би сайн мэдэхгүй байна заяа. Rettung санитета тэгээд Notfall санитета гэж 2 хүн байгаа. Энэ нь болохоор бас тусдаа авс бэлдэн хийн. Тэгээд энэ дээр бол нэлээд амар чадвартай байх хэрэгтэй гэж бодож байгаа. Яг тэр тухайн төвшөнд шийдвэр гаргаад тэр хүнийг аврах хэрэгтэй болохоор тэгээд Германд ер нь ингээд харж байхад тэр ажлыг дандаа яг герман хүмүүс нь л хийж байгаа ер нь бол харагддаг. Ямар ч тийм гадаад хүмүүс харагддаггүй. Босод өөр тасгуудад бол үнэхээр амар олон гадаад хүмүүс байдаг. Герман хэлэн сайнгүй тий янз бүрийн хүмүүс бол харагдж идэг. Яг тэр Rettung санитета яг аврах тийм ажиллагаа үзүүлэх ёстой сувлагчид нь бол яг жинхэнэ герман хүмүүс нь л байгаад байгаа. Ер нь л ажиглагддаг надад. Өөр биш, өөр бас байж магадгүй та нар байдаг бол бичээрэй за. За тийм байна. За дөрөвдүгээр нь болохоор одоо психиатри гэж байна. Энэ психиатри одоо буюу сэтгцэн эрүүл мэндийн эмнэлэгт би бол авс бэлэнгөө хийж байгаа. За энэ нь болохоор ямар байж болох гэхээр акут гэж байж болно. Акут психиатри гэхээр одоо яаралтай сэтгцэн эрүүл мэндийн үйлчлэг үзүүлэх ийм эмнэлэг байж болно. Эсвэл терапи одоо яг терапи гэдэг чинь одоо юу гэх юм бэ монголоор? Терапи гэхээр та нар ойлгож байна уу те? Одоо терапи гэх юм монголоор хүүе би ингээд за би орчуулдаг заяа. Терапи тэмдэглэх юм. За тийм терапи стацион, терапины тасаг гэж тусдаас байдаг заяа. За акут стацион дээр болохоор ямар хүмүүс ирдэг гэхээр ерөнхийдөө одоо ингээд амиа орлох гэж оролцсон хүмүүс тий. Эсвэл ингээд яг бүр ийм акут фазад бүр ийм амар хурц фаза дээр үе дээр явж байгаа ийм шизофрен өвчтэй хүмүүс эсвэл нөгөө архины хамааралтай хүмүүс яг нөгөө архиа уухгүй болоод ирэнгүүт нэг ийм үе гэж байдаг байхгүй яг нөгөө энтцүг гэж ярьд юм а тэрийг монголоор одоо энтцүг гэдэг юу гэм бол нөгөө архиа уухгүй болохоор ингээд салганж малганаад ингээд бүр амар их симптомууд үзүүлдэг байхгүй юу. Тэгээд ингээд ой ухаанаа алдах ч юм уу, ухаан алдаж ойчих ч юм уу, тиймэрхүү өвчтэй хүмүүс бас ирнэ. Тэгээд тэд нар бас зарим нь юм психкаги гээд одоо шүүгээс юм бичиг баримттай ирдэг байхгүй юу. За энэ өвчтөн тэднээс тэдний хүртэл энэ л дээр ингээд заавал байх ёстой. Тэгээд эмчилгээнд хамрагдах ёстой гэсэн юм бичиг баримттай ирээд тэгээд тэр тасгийг ерөөсөө орхиж болохгүй гэсэн тийм юутай бичгтэй ирээд тэр тасагт байдаг. Тэгээ ийм өвчтнүүд бол ер нь бол тийм терапинд орох тийм боломж угаасаа байхгүй. Тийм болохоор эхлээд ингээд имээр юуг нь стабилизирэн болгож жагаад имээр одоо тэр тархинд нь болоод байгаа зүйлийг өвчнөг нь эхлээд ингээд доктортой болгож байгаа. Тэгээд дараа нь цаашдаа ингээд гайгүй болох юм бол терапи стацион руу ингээд шилжүүлж явдаг байгаа. За тэгээд терапи стацион дээр болохоор хүмүүс ер нь бол хүснээрээ ирж болно. Тэгээд тэнд нь болохоор ингээд өглөөнөөс орой хүртэл ингээд
бүх зүйл төлөвлөгдчихсэн. За та өглөөнөөс тэдээс тэдийн орон тийм терапинд орно шүү, ингэн шүү гэж төлөвлөгдчихсэн байдаг. За тэгээд энэ дээрээ болохоор манай психиатр дээр бас такс клиник гэж байдаг байгаа. Одоо терапи стационоос гэрлүүгөө яваад тэгээд тэнцэнэ бас арай ингээд бэлэн болоогүй ч юм уу те арай гүтэд эдгэрээгүй ч юм уу тийм байх юм бол такс клиник руу өдөр болгон явж бас тийм эмчилгээ үйлчилгээ авч бас болдог байгаа. За тэгээ манад бас тийм штеб гэж үйлчилгээ байдаг. Энэ болохоор stations equivalent behandlung гэж нэрлэдэг заяо. Тэр нь бас яг энэ амбулант флег шиг машинтай айлуудын гэрээр очиж одоо үйлчлэгээг үзүүлдэг. Гэхдээ хамгийн ихтэй ер нь бол 4 хүчтэн юм уу 4 юм уу 5 л хүчтэн behandle болдог. Одоо behandle гэдэг нь монголоор юу юм бол за эмчилэн туслан тиймэрхүү болно гэсэн үг. Тэр хүмүүс хөвчлээ одоо юу хэрэгтэй тэгэхээр ийм сэтгцийн өвчтөн хүмүүс чинь нэгдүгээр эмээ уух нь эмээ цагтаа уух нь бүр маш чухал. Цагтаа алдалгүй уух нь бүр машин чухал. Ирээ ингээд нэг л өдөр эмээ уухгүй ингээд алдчих юм бол тэр ингээд хичнээн 1 сарын хугацаанд 2 сарын хугацаанд чи ингээд амар сайн идэгжсэн ч гэсэн нэг өдөр эмээ уухгүй ингээд алдчих юм бол ингээд явж исэн гоё эдгэрэлтийн явцсан шууд ингээд доош болно. Тийм болохоор эмээ авах гэдэг нь амар чухал. Тэгээд тэр юм яг ингээд харж агаад өгөх тиймэрхүү зүйлд туслах тэгэнгүүтээ Lebensfraktische Training гэж ярьдیں۔ Одоо бидний зүгээр энгийн амьдралдаа хийж байгаа зүйлүүд байгаа шүү дээ. Өглөө босоод ороо ураах, аяг тавгаа угаах, гэр орноо цэвэрлэх, хувц цунараа янзлах, хичээл рүүгээ явах энэ төр зүгээр л бидний хувьд энгийн гэж үзэж байгаа зүйлүүд төр сэтгцийн өвчтөн хүмүүсүүд бүр амар их юм даван туулах хэвээр ажил болдог байхгүй. Тэрийг ингээд өөртөө чаддаггүй. Тийм болохоор ингээд хажууд нэг хүн байж ич тэр хүн ингээд хилж ийж одоо зөвлөгөө өгчиж тэ за чи одоо ингээд тэгэрээ ингээрээ гэж ийж тэр хүмүүс тэрийг ингээд хийж чаддаг байхгүй юу. Одоо тэгж машинтай явж тэгж юу яадаг тэр үйлчлэл тиймэрхүү юмнууд нь одоо ингэж тусалдаг гэх юм уу. Тэгээд ихэвчлэн тийм хүмүүс чинь ганцаараа амьдардаг хүмүүс байдаг. Тэгээд ингээд сонсохны ингээд гэрэн бүр ингээд хоорон шиг болцсон заяа. Тэгээд аяг тавгныхаа машин чинь нэг жуугаагүй. Тэгэл бэлэн хоол цагааж идэл байж идэг ч юм уу те тийм хүмүүс зөндөө байдаг гэсэн. Тэгэл одоо чи ингээд гэрэн даалгар өгдөг гэсэн. Маргааш намайг ирэхэд чи энэ шпүүл машин аяг тав угаадаг машиныг цэвэрлсэн байх шүү. Энэ хувцсыг чи маргааш угаацсан байх шүү гэд. Тэгээд ийм даалгавар маалгар өгөөд тэгж явдаг гэсэн. Би бол тэрнтэй бол хамт байж үзээгүй. Гэхдээ сонсохны ер нь л тийм байт юм билээ. За тийм байна. Тэнгүүдээ энэ психиатрид маань бас сэтгцийн эрүүл мэндийн эмнэлэгт маань юу байдаг вэ гэхээр форенсик буюу одоо сэтгцийн эрүүл мэндийн өвчтөй хүмүүс нөх хэрэг хийгээд одоо шоронд орох хэрэгтэй шүү дээ тийм. Гэхдээ тэд нар ийм шоронд орохгүй юм терапи стационд ер нь бол орох хэрэгтэй байхгүй юу? Одоо сэтгцийн эрүүл мэндийн өвчнөөс болоод тэрний хэргийг үйлдчихсэн тэгээд тэрийг ингээд эдгээгээд явах хэрэгтэй учраас одоо бас тийм цойжлоотой ийм тасаг гэж байдаг аахгүй юу? Тийм тасаг гэж бас байгаа. Тэнд ингээд ажиллаж бас болно. За ингээд ер нь бол хамгийн гайгүй чухал юмнуудаа хэлчих шиг боллоо те. Ингээд 1 2 3 4 чухал хамгийн чухал ажиллаж болох газрууд маань энэ байна. За энэс гадна өөр ямар газруудад ажиллаж болох вэ гэхээр intensive flag гэж байдаг аахгүй юу? Энэ болохоор ингээд сонсохны 12 цагийн туршийн юм dienst хийдэг, ээлж хийдэг гэсэн. Ингээд ийм хүнд өвчтөй хүмүүсийн гэрт нь яг очиод 12 цагийн турш ингээ хажууд нь байгаад арчлаад тордоод ингээ байж идэг гэсэн. Тэгээд тийм тасаг гэх нь хаашийн одоо бас ер нь бол амбуланта флег шиг. Гэхдээ энэ бол интенсив флег те. Гэртээ байгаа өвчтний ингээ 12 цагийн турш ингээ хараад те бөө багтан болоод ингээ хэрэгтэй юмнуудыг өгөөд байж ах хэвээр юм интенсив флег гэж байгаа. За тэгэнгүүтээ хоспиц гэж байгаа. Хоспиц буюу паллиатив флег гэдэг. Одоо нөх хүнд өвчтөй, хавдрын өвчтөй одоо тэр өвчин нь ингээд идэгрэшгүй болцсон. Тэгээд одоо ер нь бол ингээд хэзээ нэгэн цагт нас бархан тодорхой болсон хүмүүс байгаа шүү дээ. Тийм хүмүүсийн амьдралыг ингээд нэг жоохон юм айтайхан байлгах тий. Тэр хүмүүс ч бас ингээд өвчнөй байгаа шүү дээ тий. Schmerzfreie Behandlung гэж юу нэрдэм. Тийм боломжит өвчнгүүгээр юм одоо behandle болох, арчлах, эмчлэх, тэрэнд нь туслах тий. Тэгээд ингээд амьдралыг нь ер нь 50 сайхан байлгах ингээд эцсийнх нь мөч хүртэл ингээд тийм флегэ гэж байгаа. Тэр болохоор тийм хоспиц паллиатив флегэ гэж ярьдаг байгаа. Тийм газар бас та нар ажиллаж болно, аусбилдингаа бас хийж болдог байгаа шүү. За ингээд ерөөдөө болж байна. Тэгээд өөр эмнэлэгт ямар мэрэгчлэр ажиллаж болох вэ гэхээр одоо медициnische Fachangestellte гэж бас нэг аусбилдинг хийж болно. Энэ болохоор одоо манай эмнэлэг дээр байгаа медициnische Fachangestellte юу хийдэг вэ гэхээр өвчтөнгүүдийн цусыг авдаг. За хэрвээ тэр өвчтөн ингээд лабор хийх ёстой, цусны шинжилгээ хийх ёстой юм бол өвчтөнгүүдийн цусыг аавна. Тэгээд өвчтөнгүүдэд хэрэгтэй
цагийг нь одоо өөр эмнэлгүүдээр ярьж тохирч өгдөг байгаа. Тэгээд өөр чинь юу гэдэг лээ? Тэгээд одоо ингээ баахан бичиг баримтууд байгаа шүү дээ. За ингээ шинээр нэг өвчтөд ирлээ. Тэр өвчтөн чинь ингээ баахан бүгэлсэн бичиг баримт байна. Дараа баахан юм байгаа. Тэр ингээ систем рүү оруулах хэрэгтэй байхгүй юу? Тэр мөрийг бас ингээ хийдэг. Тийм ажил хийдэг нэг хүн байна. За тэгэнгүүтээ өөр эмнэлэг дээр бас ажилдаг сувлэгчаас гадна ажил хийх боломжтой тийм юу гэх юм бол физиотерапевт гэж хүн байгаа. Одоо хөдөлгөөнд ингээд хэцүү болцсон тий босож чадахгүй байгаа ч юм уу эсвэл ингээ хагалгааны дараа явж явах юм бол хинтцэн шүү дээ. Тэгээд ингээд шлаг анфал цус харвалтны дараа амар хурдан хөдөлгөөн чинь ер нь бол эдгэрэлтийн явцад амар хурдан нөлөөлдөг байхгүй. Тэр мэрэнд тусалдаг юм тусдаа физиотерапевт гэдэг хөдөлгөөний сувлэгч юм уу? Юу гэж орчуулсан бэ? Физиотерапевт. Юу гэж орчуулахыг би мэдэхгүй байна. За нэг тийм хүн байгаа. Тэр хүн болохоор тийм хөдөлгөөнд тусалдаг ингээд яаж зөв болох вэ? Өвчнгүй байх уу? Яавал зүгээр авах уу гэдэг тэрэнд ингээд тусалдаг тийм хүн байгаа байхгүй юу? Тэрүүгээр аус бэлдэн бас хийж болно. За тэгэнгүүтээ манай энэ психиатрийн дээр байгаа нэг хүн болохоор Genesungsbegleiter гэж бас хүн байдаг. Энэ хүмүүс маань яадаг хүмүүс вэ гэхээр өөрсдөө яг одоо тэр өвчнөөр ингээд өвдөж үзчихсэн, тэгээ ингээд эдгэрчихсэн. Тэгээд тийм хүмүүс одоо яг тэр тасаг дээр байгаа өвчнүүдэд өөрсдийнхөө туршлагаас ингээд хуваалцаад би ч гэсэн яг ингэжсэн, би ингээд мэддэг. Тэгээд тань ч гэсэн тийм боломж байна гэдэг юм одоо хофнонг өгдөг юм уу? Итгэл найдвар ингээд өгдөг. Тэгэхгүй ингээд зарим өвчтөнгүүд ч бүр ингээд ямар ч найдвар болцоод дээ шүү дээ. Би хүмүүс итгэхгүй ингээд байж байгаа хүмүүс байдаг. Тийм хүмүүс ингээд итгэл найдвар өгдөг. Би ингээд таныг ойлгож байна гэд тэ ингээд хамт мэдэрч байгаа шүү гэдэг мэдрэмжийг тэр өвчтөнд өгөх зорилготой тийм ингээд өөрийнхөө туршлагаас хуваалцах зорилготой тийм хүмүүс бас байдаг. Тэгээд энэ ажлыг хийх хамгийн чухал одоо Voraussetzung одоо юу гэх юм бэ? Шаардлага нь гэх юм бол өөрөө хамгийн гол нь тэр өвчнөр өвдсөн байх хэрэгтэй, идэгсэн байх хэрэгтэй. Тэгээд энэ Genesungsbegleiter болохын тулд бас 1 жилийн аус бэлтгэн хийх хэрэгтэй байт юм лээ. Тэгээд нэг сард 2000 евро авдаг гэж би бол сонсч байсан. Тэгээд 1-5 өдөр хүртэл ажилладаг хагас процент бол амардаг байгаа. Сувлэгчүүд одоо манай сувлэгч мэрэгчлээ хүмүүс чинь ингээд 3 ээлжээр ажиллана тий өглөө өдөр оройны шөнийн ээлжээр ажиллана. Тэгээд одоо сард чинь 4-7 хоног байгаа шүү дээ тий тэрний 2-7 хоногт нь амралтын өдөр нь заавал ажиллах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр ер нь бол тийм бусад бүх хүмүүс бол амралтын өдрөөр дандаа амардаг бол манай мэрэгжилд сарын 2-7 хоногийн амралтын өдөр заавал ажиллах хэрэгтэй байдаг байгаа. За дараагийн ажиллаж болох мэрэгжил болохоор эрготерапевт гэж байгаа. Ер нь бол ийм терапевт мэрэгчлэр ийм психиатри дээр ажиллаж ер нь бол болон заяа. Эрготерапевт юу гэдэг вэ гэхээр өвчтөнгүүдтэй хамт зураг зурна, ямар нэг юм баацлан болно хийж барина те. Ер нь бол ингээд бишэфтиг нь болно гэсэн үг. Ямар нэг юм хийж тэр өвчтнүүдийг те ингээд цагийг нүр бүтээлтэй өнгөрүүлэх эсвэл ингээд ямар нэг юмд ингээд сайн яг нэг цагийн хугацаанд концентрирэн төвлөрөөд юм хийхэд ингээд туслах ч юм уу те. Тэрэнд нь тусалдаг. Ерөнхийдөө ингээ анзаараад тахаар нас явах тусам, хөгшөрөх тусам ч юм уу ингээд санаа зовох юм амар ихтэй болохоор яг хүн болгон ямар нэг юмд ингээд нэг цагийн турш ч юм уу ингээд төвлөрөөд юм хийж чадхаа болчдөг юм байна лээ. Тэгээд яг тийм хүн нэг юм төвлөрөөд ингээд зүгээр нэг зураг зурх байсан ч гэсэндээ тий тэр хүмүүс ингээд амар сайн нөлөө үзүүлдэг байгаа хгүй юу. Тэрийг болоос ингээд амар анзаарч байгаа. Тэгэхээр ийм эрготерапевт хүмүүс амар бас чухал энэ нэмчилгээний явцад. Тэгээ манай энэ дээр бас Bewegungstherapeutin гэж байдаг өвчтөнгүүдтэй хамт одоо ингээ гадуур алхаж явдаг эсвэл ингээ өөр тасгал масгал хийдэг ч юм уу те эсвэл ингээ хөгжмийн терапи хийдэг гоё ингээ төгөлдөр хур тоглож моглоод ч юм уу те тийм ажил хийдэг хүмүүс байна. Зя тэнгуүдээ бас Ernährungsberater гэдээ бас ажил хийж болж байна. Энэ хүн юу гэдэг вэ гэхээр одоо хоолны зөвлөмж өгдөг хүн гэсэн үг байхгүй юу? Хөвчлэн ямар хүмүүстэй хэлэхээр одоо adipose, übergewicht хүмүүс одоо илүү дэлжинтэй эмэрхүү хүмүүс одоо хоол ундны зөвлөгөө өгөх тийм ажил хийж болж байна. Хөвчлэн нөгөө диабетес өвчтөй хүмүүс бол ер нь хөвчлэн юутай байдаг. Илүү дэлжинтэй яадаг байхгүй юу? Тэгээд тэр диабетес цусан дахь сахар анги докторжуулахын тулд хоолны одоо хэм маягаа өөрчлөх маш их чухал. Тийм болохоор тэрэнд зөвлөгөө өгдөг хүмүүс гэж байна. Тэгээд Ernährungsberater-аар диабетик төв дээр бас их хвчлэн ажиллаж бас болох гэж бодож байна. За өөр эмнэлэг дээр байдаг одоо манай баг дотор байдаг хүмүүс гэх юм бол социал arbeiter гэж хүн байгаа. Одоо нийгмийн ажилтан гэх юм уу те. Тийм хүмүүс юу гэдэг вэ гэхээр нэг өвчтөн ирлээ. За тэр өвчтөд одоо гэр оронтой юу, оронгүй юу, хөгшин хүн байх юм бол Альтенхаймер одоо асамжийн газар руу явуулах хэрэгтэй юу, хэрэггүй юу, тэр хүнд флегэг гаад хэрэгтэй юу
гэдэг мэдгийг ингээд одоо өөр хэрэгтэй хүмүүс рүү ингээд зааж зөвлөж өгдөг, холбогдож өгдөг тийм хүн байдаг байхгүй юу. За одоо жишээлбэл Pflegegrad гэж байгаа. Германд одоо ийм хүнд өвчтөе хүмүүс Pflegegrad гэж авч болдог байхгүй юу. Тэр нь болохоор 1-5 хооронд байдیں۔ Pflegegrad 1-тэй хүн байх юм бол ерөнхийдөө нэг юм жоохон юм дээр тийм хүндрэлтэй, жоохон тусламж хэрэгтэй байгаа хүн гэсэн үг. Тэгээд 5 Pflegegrad 5 гэдээ авах юм бол ингээд орон дээр хөвтдөг тий хөдөлгөөн хийж чадахгүй тэгээд биеийн хувьд чадваргүй, тархины хувьд чадваргүй тийм хүмүүсийг ер нь бол Pflegegrad 5 авдаг заа юу. Тийм хүмүүс. Тэгээд тийм хэрвээ Pflegegrad авчихсан байх юм бол бас Pflegeversicherung буюу одоо даатгалаас Pflegeversicherung гэж тусдаа даатгал байгаа. Тэнцэнээс ингээд мөнгө авдаг. Тэгээд тэр нь болохоор тэр асаргаа сувилгаанд ингээд зориулагдаад явдаг гэсэн үг. Тэгээд ийм Pflegegrad тогтоохын тулд эхлээд өөрийнхөө энгийн Krankenversicherung буюу одоо эрүүл мэндийн даатгалтай холбогдоод би ингээд надад ийм байна. Би одоо надад ийм илүү мөнгө төгрөх ч юм уу те ийм үйлчлэг хэрэгтэй байна гингүүд тэр эрүүл мэндийн даатгалаас чинь нэг хүн ирээд медициnische Dienst гэж нэг хүн ирээд таныг одоо ингээд шалгана гэсэн үг. За энэ хүн одоо яаж ингэж чадж гэнэ гэдэг. Хэрвээ тэр нь ингээд батлагдаад за үнэхээр энэ хүнд өөр нэмэлт туслалцаа хэрэгтэй юм байна гэж үзэх юм бол тийм Pflegegrad аваад тэгээд ингээд улсаас нэмэлт мөнгө авдаг гэсэн үг. Одоо ингээд зүгээр энгийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байгаа бид нар мэдэрвэ шүү дээ. Ийм хүмүүс бол ингээд автоматиш Pflegeversicherung ингээд даатгагдсан байгаа гэсэн үг шүү. За өөр яриаг үлдсэн юм юу байх вэ? Зөндөл олон юм ярьлаа. За тийм аа тэгмээ социал arbeiter гэж ярьжсэн шүү дээ. Одоо нийгмийн ажилтны тийм хүмүүсийн талаар ингээд хөөцөлдөг тийм. За дараагийн манай тасагт ажилладаг хүмүүс болохоор психолог гэж хүмүүс байгаа. Одоо сэтгэл зүйч гэх юм уу? Манайх дээр болохоор 3 хүн байдаг санагдаж байна. Тэгээд тасаг засгаас шалтгаалаад ер нь бол өөрөө тэгэл да. Бид нар болохоор ингээд өвчтнүүдтэй ингээд яриа хийн, тэгээ ганцаарчлсан яриа хийн, тэгээ ингээд тест мест бас хийн. Одоо хөвшин хүмүүст чинь ийм демент тест мест гэж гэдэг байхгүй юу? Тиймэрхүү тест местийг хийн. Хөвшрөөд ирэхээр чинь нөгөө тархины эд үсүүд үхээд нөгөө энэ деменц болох магадлал амар өндөр шүү дээ. Тийм болохоор тэр дементтэй болсон байна уугүй гэдгийг тийм тест месттэй шалгадаг хүмүүс байна. Одоо өөр ямар нэгэн Störungтэй хүмүүс байх юм бол тэр мэдээ ингээд feststellen болдог. За энэ хүн яг ийм өвчтэй байна шүү гэдгийг feststellen болдог хүмүүс байна. Тийм ажил хийдэг. За тэнгууд ингээд юунууд байгаа. Эмчнэр мэдээж хэрэг байгаа тий. Стацион зарцтай буюу тасгийн эмчнэр гэж байгаа. Тэнгууд Oberarzt буюу тэр тасгийн том эмч гэж байгаа. Тэнгууд Chefarzt гэж байгаа. Тэр болохоор бүр ингээд том эмнэлгийн том эмч гэсэн үг. Ийм эмчнэр болохоор ямар өвчтөнгүүдийг үздэг вэ гэхээр одоо privat versicherтэй пациент гэж байгаа. Хувийн даатгалтай хүмүүс гэж байгаа байхгүй юу? Тийм хүмүүсийг одоо манай тасгийн хамгийн том эмчнэр ерөнхийдөө ингээд үздэг гэсэн үг. Тэгээ тийм privat хувийн даатгалтай хүмүүс чинь ямар ч мочиргүйгээр сайхан орчин тэнгүүтээ тусдаа хоолунд авна, тэнгүүтээ ганцаараа өрөө авна. Тэгээ ер нь бол амар тийм фотайл давуу тал ихтэй. Гэхдээ мэдээч хэрэг амар их мөнгө төлдөг байх гэж би бодож байна. Приват гэхэр бас тийм хувийн даатгал хэрэг нэлээд үнэтэй л ах гэж бодож байна. За тийм байна. Өөр бас заавал тийм сувилагч гэхэр биш дээ эмнэлэгт ажиллаж болох боломжтой юм гэх юм бол service craft гэж байгаа. Өвчнүүдийн хоол ундыг бэлдэж өгдөг, тэгээ галтгоонд ажилладаг тийм ажилтан гэж бас байдаг. Тэрүүгээр ажиллаж болно. Бас өөр Reinigungskraft гэж байгаа. Одоо цэвэрлэгээний хүч ажилтан гэх юм уу те. Цэвэрлэгээний ажилтан Reinigungskraft гэж хэлдэг юм да. Kraft гэхээр одоо хүч, Reinigung цэвэрлэх хүч. Тийм мэргэжлэр бас ажиллаж болно. Тэгээ ер нь бол ингээд цэвэрлэгээ хийдэг гэсэн үг те. Тийм байна. За өөр яриаг үлдсэн юм байна уу? Бараг байхгүй хаа, айгүй байх гэж бодож байна. Хэрвээ та нарт ингээд санаанд шин бууж байгаа тий өөр миний орхитуулсан зүйлийнх юм бол комментэн дээр дуртаяа бичиж үлдээгээрээ. За ингээд үргэлжлүүлээд би одоо нэг психиатрийн талаар нэг жоох ярьчих тийм үү. Сэтгэл эрүүл мэндийн эмнэлэгт ямар тасгнууд байдаг вэ гэж заяа. Нэгдүгээрт нь болохоор AP1 гэж ярьдیں۔ Allgemeine Psychiatrie 1. Энд нь болохоор ийм хүчтэнгүүд байна. Affektive Störung, Borderline Störung, Bipolare Störung, Depression энэ гэдэг эднэр ордог байхгүй юу? За Bipolare Störung гэхээр одоо хоёр төлөвлөгдсөн эмгэг гэсэн үг заяа. Нэг бол ингээд тэр хүмүүс амар депрессив байна. Нэг бол бүр ингээд амар маниш байна. Тэгээ заримдаа энэ хоёр нь ингээд гимшт бүр ингээд холилдсон нэг дор ингээд байх тохиолдол бас байна заяа. Энийг болохоор Bipolare Störung гэж нэрлэдэг. Нэг бол тэр хүмүүс хязгаарч орноосоо босхгүй заяа бүр ингээд ямар ч амтх байхгүй бүр ямар ч хүч чадал байхгүй орноосоо босох.
Тийм байна. Нэг бол бүр ингээд амар хай болцсон заяо. Би өстой юу ч чадна. Бүр ингээд өөртөө амар илүү ингээд үнэлдэг болчихсон заяо. Би баг нис чадна. Энэ төргээд ерөөхдөө бүр ингээд бодит байдлаас хэтэрсэн тийм өндөр болцоод байхгүй юу. Тэгээд унтахгүй хэрэг тийм манишо фаза дээр байгаа хүмүүс бол унтахгүй ингээд бүр амар хэцүү. Тэгээд дистанц гэминдаар лого хойш гэж байгаа. Ингээд хүнтэй ярихдаа ямар ч паузагүй ярьдаг заяо. Ингээ бүр яриалаа. Энд тэнд очиж хүмүүстэй очиж мишн болоод амар хэцүү байдаг. Тэгээд унтахгүй тэгээд тийм байна. Тэгээ ингээ маргааш өдрөн ч хүмүүс л тэд ингээд амар депрессив болцсон байдаг. Орноос өөрөөсөө босохгүй. Тэгж байгаа маргааш өдөр нь ингээд нөгөө манишо фазыг эхэлждэг ч юм уу те. Тийм байдаг. Тэгээд энийг болохоор эхлээд ямар ч гэсэн имээр ингэж тогтворж болдог байгаа. За дараа нь borderline штуйгон гэж байна. Энэ болохоор би энэ borderline хүмүүсээр нь амар ажиллаж чаддаггүй. Яагаад вэ гэхээр энэ хүмүүс амар хэцүү. Ямар ч тийм хариуцлага гэж байхгүй, ямар нэгэн юмд тийм найдвартай, тууштай байл гэж юусоо байхгүй. Ингээд амар их aufmerk самкайд анхаарал ингээд өөрлөгөө авахыг хичээдэг. Тэг ингээд байн өөрсдөө гимтээдэг заяо. Ингээл байн ингээл өөрсдөө ингээд юу ячна. Дүсчин. Тэг ингээл байж байгаа л бас манай энэ дээр нэг феналгон гэдэг крем байдаг байхгүй юу? Ийм жоох юм одоо ашигсан дээр ингээд төрчихээр ингээд амар халууд өгдөг байхгүй юу? Тэгээд тим крем нэмэр тэр хүмүүс ингээд гар маран дээр ингээд авч төрхдөг байхгүй юу? Яагаад гэхээр тэр хүмүүс ингээд өөрсдийнхөө амийг хорлох ч юм уу тийм амар негатив бодлууд, сөрөг бодлууд амар горж ирээд тахаар тэрийг ингээд аплинк нь болох. Одоо түр зүр ингээд сатааруулахад хэрэгтэйгээд одоо энэ дээр нь ингээд юу төрхөж өгдөг байхгүй тийм тос төрхөж өгдөг. Тэг ингээ боогод тэгэхээр ингээд энэ дээр ингээ халууд үгээд тэр нөгөө бодлууд нь жоохон алга болдог юм шиг байгаа. Тэнгүүдээ тэд нарт бас ингээ skills хэрэглэх аргуудыг бас ингээ зааж өгдөг. Яавал одоо тэр бодлууд нь ингээ төр зүр сатаарагдах уу, хүүхдэн усанд орох, эсвэл тэд нар ингээ шок гэж чихрээд нь штий. Амар юутай ингээд үргэлж шүл ингээд яадаг. Тийм чихрээд нь штий. Шок гэж чихэр мэхэр идэх ч юм уу те. Эсвэл бүр ингээ лимон барьж байгаа идэх, эсвэл ингээ сонгон барьж агаад ингээ хадаж мадч юм уу тий бүр ингээ өөрсдөө юм өвтгөд зовоос юм хийж байж тэр ингээ бодлууд нь алга болдог заяа. Би тэгээд тийм өвчтөнгүүтэй ер нь амар ажиллаж чаддаггүй амар хэцүү байдаг. За ингээ жоохон өөрчлөлт гараад жоохон сайжирж ин да гэж бодохоор үгүй заяа. Тэгэл маргааш ирэхэд ингээ өөрсдөө төсцсөн байдаг. Тэгэл байн уйлаа амар ерөөдөө жоохон хэцүү байдаг. За тийм хүмүүс байна. Тэнгүүдээ депресд орсон хүмүүс байна тий. Депресд орсон хүмүүс бол бүх юмний буруу ингээд өөр дөр авдаг ингээд надаас л болоод ингэчлээ гэд. Тэг хамгийн гол симптомууд нь болохоор ингээд антхиб ямарч байхгүй. Тэг ингээд антхиб гэдэг ч одоо ингээд ямар нэг юм хийх хүч чадлахгүй одоо ингээд бидний зүгээр антхиб биш бид нар ингээд өглөө босоод өөрсдөө бэлэн болгоод цай ундаа уугаад ажил руугаа яваад буцаж ажилласаа ирээд спортоо яваад ч юм уу тэ энэ ингээд ингээ хийж байгаа нь ч бүгд нэг антхиб байхгүй юу. Депресд орсон хүмүүсийн хамгийн гол шимждэг бол шинж тэмдэг бол антхибслозикад гэж байгаа юм. Одоо тэр антхиб нь байхгүй болцсон заяа. Тэнгүүдээ шлафлозикад гэж байгаа. Юу яцсан. Гэт ерөөс унтаж чадахгүй тийм нойрны асуудалтай болсон заяа бүгдөө. Тэг ингээ Freud Lozicad гэж байгаа ингээд ямар ч тийм амьдралаас одоо сайн сайхан зүйлийг харж чадхаа болцсон тийм хүмүүс байдаг. Тэр хүмүүс чинь бас ингээ ямар ч тийм тагс структур байхгүй болсон. Өдрийн тийм өдрөө төлөвлөсөн юм байхгүй. За би өглөө босоод тэгэндээ гэсэн юм ерөөсөй байхгүй. Ингээ орондоо л хөвтөд байгаа юм чинь. Тэгээд тийм өвчтөнгүүдийг хамгийн анх эрчимгүүд нь эхлээд им үгэн имээр ингээд докторжуулах гэж үзэн тэгэнгүүтээ өглөө болгон 7 цаг гэж бид нэр өрөөнүүдээр яваад тэр өвчтөнгүүдийг хүчээр орноос нь босгон заяа. Одоо ингээд босох хэвээр та ингээд босоод өөргөө бэлэн болгоод өглөө 8 цаг гэхэд ирж өөрийнхөө өлөн дээр уух хэвээр эмээ аваа тэгээд цайгаа уух хэвээр гэд тий бүх юмд нь ингээд мотивийг нь болгож өгдөг байхгүй юу. Тэгээд заримдаа тийм зарим өвчтнүүдийг босгох бас үнэхээр хэцүү байдаг. За тийм байна. Психиатрид одоо тийм сэтгцэн эрүүл мэндийн газарт ажиллах амархан юм шиг хэрнээс ингэ сонсож байгаа юм шиг яг тархины хувьд бол амар их ажиллахгүй юу. Тэгээ тэр бүгдийг ингэ документыг нь болох хэвээр. Бүгдийг ингэ амар одоо яг өвчтөн яаж бие авч явж тэр ингэ бүгдийг бичих хэвээр заяа. Тэгээд за тийм байна. Тэнгүүдээ өөр APZ-Y гэж тасаг байгаа. Энэ болохоор одоо яг шизофрен өвчтэй хүмүүс ч юм уу те бүр ингэ акут фазад байгаа тийм хүмүүс ирдэг. Шизофрен гэхэр ч одоо энэ шизофрен өвчтөний хамгийн гол 3 шинж тэмдэг нь болохоор халлюцинацион буюу одоо хин юм харах, үзэх, сонсох, мэдрэх, амтлах энэ төр байгаа. Тэгэнгүүтээ дараа нь ван гэж байгаа. Одоо байхгүй юм ингээд бодож төсөөлөх тий.
одоо ингэж боддог хүчтэй байна. Та нар намайг энд ингээ камераар хараад сонсоод байна. Та нар яг намайг сонсоод хараад байгаа гэж ярьдаг заяо. Тэгээд тэнд ямар ч камер тийм байхгүй. Эсвэл намайг нэг хүн тэр цонхоор одоо ингээ буудах гээд байна гэж бас боддог хүн байна. Тэнгүүтээ одоо бас өөр ван форштуулангтай хүмүүс байд юм аа. Би бол одоо Есүс ч юм уу те ингээд бүр ингээд ямар ч бодит байгаа ертөнцтэй таарахгүй тийм одоо төөрөгдөлтэй хүмүүс гэж бас байдаг байхгүй юу. За тэнгүүтээ дараа нь Dengue feindungen гэж байгаа 3 дахь хамгийн том симптом нь шинж тэмдэг нь. Тэд нар юу гэж боддог вэ гэхээр их штойгон гэж бас юу нь ярьдаг. Би одоо ингээд бодлороо хүмүүсийг удирдаад байна. Эсвэл намайг хүмүүс ингээ бодлороо удирдаад байна гэж бас боддог заяо. Тэгээд тийм хүмүүсийг бас ер нь бол имээр л эхлээд тогтворж болно. Тэгэхгүй бол ер нь бол бас хэцүү. За өөр манай тасаг дээр байдаг өвчтнүүдийн групп гэх юм бол за ингээ AP1, AP2 гэж тэнгуүтэ зүүхт буюу юу вэ? Одоо хамаарлын өвчтөн гэсэн. Алкоголны хамаарлалтай хүмүүс ирж байна. Өөр бодисын хамаарлалтай өвчтөнгүүд ирж байна. Одоо тэр нь канабис байна уу эсвэл өөр одоо юу гэдэг нь LSD, метамфетамин энэ төргээд баахан юунууд байдаг шүү дээ. Одоо хар тамхинууд кокаин энэ төргээд тийм юмний бодисын хамаарлалтай хүмүүс зөндөөх ирнэ. За тэнгуүтээ дараа нь ямар өвчтөнгүүд ирдэг гэхээр интеллигенц гендертэй хүмүүс гээд бас байдаг байхгүй юу? Тэд нэр бас ирдэг. Тэр нь болохоор одоо угаасаа ингээд төрхөөсөө нөгөө юу яцсан. Одоо хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу тийм төрсэн хүмүүс бол ерөөдөө ирдэг. За тэгээ дараа нь болохоор геронто психиатри гээд яг хөгшин хүмүүсийн тийм психиатри байгаа. Хөгшин дементтэй дээрээс нь бүр ингээд ийм агрессив амар ууртай уцаартай ингээд хүмүүсийг барьж авч цохиж мөхтөг ч юм уу тийм өвчтөнгүүд бас ер нь бол ирдэг байгаа. За тэгээд тэр нөө форенсик гэд хэрэг хийсэн хүмүүс байгаа. Тэнгүүдээ масс регл фолцог гэд одоо тийм хэрэг хийсэн хүмүүсийг буцаад нийгэм рүү ингээд одоо уусгах, интегрийг нь болоход нь туслах, оролцоход нь туслахад нь зориулсан тийм тасаг гэж бас байдаг. За ерөнхийдөө иймэрхүү тасагнууд байдаг да. Би бүр ингээд амар олон мэдээллийг ингээд маш богино хугацаанд ярьчлаа. Ингээд жоохон хоорондоо холилдсон ч юм уу тиймэрхүү бас байсан байж магадгүй. Гэхдээ та нарт бас хэрэг болно хаа гэж найдаж байна. Тэгэхгүй хүмүүс бас яг Германд ингээ Ausbildung хийчих гэж бодохоор яг ямар чиглэлээр Ausbildung хийхээ мэдэхгүй байдаг юм шиг байгаа гэж бодсон. Тэг ингээ та нар яг ямар чиглэлээр хиймээр байгаагаа ингээл хайгаал олчих штэ Google дээр. Тэг ямар хотод хэрвээ хиймээр байгаагаа мэдж байгаа бол тэр хотынхоо нэрийг өгөөл Krankenhaus, эсвэл Altenheim, эсвэл Ambulante Pflege, эсвэл психиатри ч юм уу тэгж хайгаал тэр эмнэлгүүдээ олоод тэгээ тэр эмнэлгийнхаа сайт руу орж агаад карьерэ гэдээ байгаа заяа. Одоо ажил мэргэжил гэсэн тасаг руу ороод өөрсдийнхөө үргэлжлэлийг явуулчих. Ерөөсөө амархан та нар чи ерөөсөө тийм зуучлах байгууллага гэдэг ах юм ерөөсөө хэрэггүй заяа. Хийх систем чи ерөөсөө Google дээр хэрэг очих хотынхон газрыг мэдж байгаа бол хотынхон нэрийг өгөөд эмнэлгүүдийнх нь нэрийг өгөөл тэгээ ингээ гарч ирсэн эмнэлгүүдийг харж агаал дахиж тэр эмнэлгүүдийнхаа сайтыг олоод карьерэ гэсэн дээр нь дараал тэгэл тэр байгууллага чи ямар материалыг шаардж байгаа тэрийг бүрдүүлэл өөрийнхөө үргэлжлэлийг олоход болно шүү дээ. Тэгэхгүй бол тийм агентур гэж мөнгө үрж амар хөнгө авд юм шиг үлээ шүү дээ. 1000 евро гэж баг авд юм шүү. Тэгж үрж яхаар тэгэл явчихна. Хамгийн гол нь хэлчин хамгийн доод нь B1, B2 байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ 10 жилийн сургууль төгссөн байх хэрэгтэй. Тэгэл болоо шүү дээ. Тийм байна. Би болохоор ингээ B1-тэй Ausbildung гэсэн тэгээ B1 маань одоо ерөөдөө ингээ болж байгаа. Тэгээд сүүл ингээ харахны манай сургууль бол B1-ийг одоо ингээд хүлээж авах болоод бүгд B2-ийн төвшөнтэй байх хэрэгтэй гэж ааш үгэлээ. Тийм болохоор одоо ер нь B2-тай байхад л болно гэсэн үг шүү. За ингээд энэ удаагийн бичлэгийг энүүгээр дуусгая. Хэрэг та нарт энэ бичлэг хэрэг болсон бол лайк дараарай. Тэгээд намайг subscribe хийгээрэй. Тэгээд Instagram дээр бас дагаарай. За дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.